Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллав. Улсын хурлын гишүүн Амар Заяагийн алс эдийн үзэл баримтлал нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, хот хөдөөгийн ялгааг багасгах, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан нүүдэлчин соёл өв уламжлалт нийцүүлэн нутаг орноо хөгжүүлэх юм а. Энэхүү үзэл баримтлалынхаа хүрээнд тэрээр өнгөрч буй 4 жилийн хугацаанд орон нутгийн төсвийн, татварын, өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллажээ. Улсын хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний нэгдсэн чуулганаар засгийн газраас өргөн барьсан татварын ерөнхий хуулийн шинжилсэн найруулгын төслөлөн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн байдаг. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр суурь илэрхийлэхэд Улсын хурлын гишүүн Амар Заяа ямар байр суурь зарчимтай байсныг эргэн сануулъя. Аймаг сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 550 км хол байршилтай аймаг суманд байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ бүртгэлтэй аж ахуй нэгж. Тэгээ энэ орон нутгад төсөвтэй харьцдаг 3-аас доошгүй ажлын байраар хангагдсан энэ одоо аж ахуй нэгж байгууллагын албан татварт ноогдох орлогын албан татварыг аслагдсан бүс нутгийн энэ бодлогоор аймаг суманд 50%-аар 1000 км-ээс хол аслагдсан аймаг суманд 90%-аар хөнгөлнө гэнгээ заасан байна. Гэтэл одоогийн өргөн барьсан энэ төсөл дээр албан татврын хөнгөлөлтөн дээр энэ заалт огт байхгүй хасагдсан гэсэн. Татварын багц хуулийн шинжилгээг дагаж оруулж ирж байгаа нэг хууль нь засгийн газраас өргөн мэдүүлсэн аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл байсан юм а. Уг төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Улсын хурлын гишүүд татварын хойрлолт шудраг байх зарчим алдагдсан гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Харин Улсын хурлын гишүүн Амар Заяа нь хуулийн төслийг хэлэлцэх үеэр аймаг сумдыг угчтай хөгжиг байлгадаг бодлоготой ногоон эдийн засгийг дэмжсэн төвлөрлийг сааруулах бодлогогүй бүс нутгийн хөгжлийн бодлогыг орхигдуулсан зэргийг шүүмжилж төслийг дэмжихгүй байгаа байр сууриа хатуу илэрхийлж байсан юм а. Тэрөөсөө орон нутгийн эрх мэдлийг хэд төвлөрүүлсэн ерөнхий байдлаар асуудалд хандж байгаа нь үнэхээр нийцэхгүй байна. Аймаг сумдын иргэдийн хурлын төсвийнхөө орлогыг бүрдүүлэх гээд өөрсдөө эрх мэдлийнхээ хүрээнд орлогоо сангийн яамнаас улсын төсвөөс улсын хурлаар батлагдсан тэр нэг жоохон хэмжээг нэмэгдүүлэх гээд ингээд зорддог энэ эрх мэдлүүд нь алгаа. Орон нутгийн төсвийн орлого зарлагад ямар ч шинжилэлүүд тэдгээрийн бие даасан байдал төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг нэмэгдүүлэх юм бодит боломжууд ер нь төдийлөн тусгагдаагүй. 21 аймаг өөрөө бие дааж өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтыг хийх боломж нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар бүх асуудлуудыг төвлөрүүлээд орон нутгийн эрх мэдлийг саармагжуулаад энэ орон нутгийн бие даах энэ хандлагыг ер нь бол ямар төвшөнд сайжруулахын төлөө зорж ажилласан бэ? Би бол энэ дээр маш их учир дутагдaltaй байна гэж ингэж үзэж байгаа. Төсөв санхүү төрийн бодлого төсвийн нэгдсэн тогтолцоо. Улсын хурлын гишүүн Амар Заяа нь Монгол улсын эдийн засаг төсөв сангийн бодлого нэгдсэн уялдаатай байх, дангаан суулуурхаагаас хамааралтай төсвийн бүрдүүлэлтийг солонгоруулах, ногоон эдийн засгийг дэмжих, шудраг, ил тод нээлттэй татварын бодлогыг хэрэгжүүлэх, хөдөө орон нутгаас гарч буй байгалийн баялагын тодорхой хувийг тухайн орон нутагт зарцуулдаг байх зэрэг олон зарчмыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд өөрийн ажил хэрэгтэд тусган ажиллаж иржээ. Энэ хүрээнд тэрээр холбогдох хууль тогтоомжуудад өөрийн үзэл бодлыг тууштай илэрхийлж, хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн санаа бодлыг тусгах хууль хэргийг нэр төртөөгөөр биелүүлж ирснийг хуулинд орсон өөрчлөлтүүд гэрчлэх юм а. Орон нутагт удирдлагын босоо тогтолцоог өөрчлөх хуулийн төслийг санаачлан батлуулав. Улсын хурлын гишүүн Амар Заяа гишүүний 4 жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын хурлын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах ажлын хэсэгт ажиллан босоо удирдлагын тогтолцоог өөрчлөх, хуулийн эрх зүйн шинжилгээг хийх чиглэлээр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг санаачилсан гэд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Энэ хүрээнд тэрээр 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын хурлын гишүүн тогтгосрын нарын 7 гишүүний хамтаар төрийн байгууллагын орон нутагт удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын хурлд өргөн барьсан. Орон нутгийн төвшин төрийн үйлчилгээний үр ашиг чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадварыг бэхжүүлэх, чиг үүрэг эрх мэдлийг оновчтой хуваарлах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж,
төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгаа. Энд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө нь авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн нийгмийн даатгалын тухай, нийгмийн халамжийн тухай, төрийн хяналт шалгалтын тухай, улс цагуур орчны хяналт шинжилгээний тухай хуулиуд болон татварын ерөнхий хууль, бүртгэлийн ерөнхий хууль, статистикийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж, үүнээс нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, улс цагуур орчны хяналт шинжилгээний тухай хуулиуд болон хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан хэрэгжиж байгаамаа. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшөөрсөн тухайн шатны засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан 8 хуульд өөрчлөлт оруулахаар төсөл тусгаснаар ажлын уялдаа холбоо илүү сайжирч, орон нутгийн боловсон хүчний чанар, хариуцлага дээшлэх боломж бүрдсэн юм а. Төсвийн хуваарлалтад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь 20 оны ингээд төсвийг эргээ харахад бол бас нэлээд том өөрчлөлтүүдийг бол хийж чадсан байна. Тухайлбал бид ашигт малтмалын ашигласны хайгуулын төлбөрийг 100%, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ашиглалтын төлбөрийг 50%, газрын тосны төлбөрийн 30%, дотоодын нэмэгдсэн хүртлийн албан татварын 5%, амнаатын орлогын улсын шин чанартай үйл ажиллагаанд зарцуулснаас бусад зөрүү орлогын 10%-ийг бас ашигт малтмалын нөөцөс ашигласны төлбөрийн 10%-ийг буцааж орон нутагт нь өгч байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Монгол улс нь 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон байдаг. Төрийн байгууллагыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институт хоорондын харилцааны болон улсын хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын улмаас 2000 онд үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Харин үүнээс хойш эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 20 жилийн турш 4-5 парламент дамжин яригдаж 2010 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаас хойш улсын хурал 6 урд төсөл баригдсан ч парламентаар хэлэлцэгдэж чадаагүй. Харин 2016-аас 2020 оны парламент өмнө нь өргөн барьсан эдгээр төслүүдийг нэгтгэн илүү сайжруулан боловсруулж олон нийт судлаачид төрийн болон төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн үндсэн дээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж 19 жилийн дараа уг хуулинд 4 үндсэн чиглэлээр 20 зүйл 42 залт бүхий нэмэлт өөрчлөлтийг оруулаад байгаамаа. 7 дахь удаагийн улсын хурал 3 жилийн турш өрнүүлж төслийн их өргөн баригдсанаас хойш 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж чуулганы нэгдсэн болон байнгын орооны хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн Монголын парламентын түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдэх эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд улсын хурлын гишүүн Намсрын Амар Заяа санаачлагч гишүүний өргөтэйгээр ажлын хэсэгт орж ажилласан юм а. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 4 үндсэн чиглэл. Парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт. Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлт. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлт. Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт өөрчлөлт. Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдж буй нийгмийн гэрээ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлж санал бодлыг тусгах нь зүйтэй. Улсын хурлын гишүүн Амар Заяа. Үндсэн хуулийн өөрчлөлт нь иргэн бүрт хамааралтай учраас уг хуулийн төсөлд иргэдийн дуу хоолой зайлшгүй шаардлагатай юм а. Иймд улсын хурлын гишүүн Намсрын Амар Заяан сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчдод үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх, санаа бодлыг нь сонсох уулзалтуудыг удаа дараа зохион байгуулжээ. Тухайлбал 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзаадгад Сэврэ сумдын иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзаадгад 3 тэс Сэврэ сумдын иргэд сонгогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж уулзалт зохион байгуулсан юм а. Ингээд бодохоор 21 аймаг 9 дүрэг зохион байгуулж иргэдээс 306 мянган санал ирсэн ард нийтийн санал асуулгаад өмнөговчууд идэвхтэй оролцсноороо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цуг батлагдсан гэж үзэж болох юм а. Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар зүйлд Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс, 57 дугаар зүйлд Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байдаг. Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж түүний чиг үүрэг, эдийн засгийн үндэс, төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэм хэмжээ, зохион байгуулалт зэргийг хуульчлан нэгдмэл бүрэн улсын нэгжийг тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой 3 том өөрчлөлт орсон нь чухал үр дүнтэй өөрчлөлт чадсан юм а.
Үүнд хот тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурал шийдвэрлэнэ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татврын хувь хэмжээг тогтоох хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, бие даан шийдвэр гаргах боломжууд нэмэгдсэн юм а. Үндсэн хуульд орсон дээрх 3 өөрчлөлтийн хүрээнд нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинжилэн батлах, уг хуулийг дагалдуулан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинжлэх шаардлага үүсэж байгаа юм а. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт улсын хурлын гишүүн амар заяа ажиллаж байгаа юм а. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлд өргөн барьлаа. Улсын хурлын гишүүн амар зай нь Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч гишүүнээр ажиллахдаа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажилласан бөгөөд иргэдэд хамгийн ойр нэгжийг сум дүүрэг гэж үзэн эрх үүргийг нэмэгдүүлж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг удирдлагын субъектээр биш, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр хуваарлах зарчмыг баримтлан тус бүрийн чиг үүргийг тодорхой болгосон байдаг. Эрх мэдлийг анхан шатны тулгуур нэгж болох сум дүүрэг рүү чиглүүлж, хотууд улсын болон орон нутгийн зэрэгэлтэйгээр хөгжих боломж бүрдсэн юм а. Хот тосгон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлснээр орон нутгийн түвшинд төрийн болон өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээний давхардал арилж байгаа юм а. Улсын хурлын гишүүн амар зай нь Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч гишүүнээр ажиллахдаа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажилласнаар орон нутаг дахь төсвийн, татврын, өмчийн зохих эрх мэдлийг нэмэгдүүлэх боломжийг хуульчилсан билээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулга тусгагдсанаар орон нутгийн чиг үүргийг тодорхой болгосны дагуу төсвийн тухай хууль заасан чиг үүргийн жагсаалтыг хүчингүй болгох замаар ангиллыг нэгдмэл болгож чиг үүргийн санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон байдаг. Тухайлбал суманд бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын орлогын албан татврын 40%, хувь хүний орлогын албан татвар, газрын төлбөрийн 60%, үйл хөдлөх хөрөнгийн албан татвар, малын тоо толгойн албан татвар зэргийг сумын орлогод төвлөрүүлэх, зарим албан татврыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөх. Энэ нь сумын орлого байх эрх зүйн зохицуултыг хийснээрээ орон нутгийн бие даах чадварыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм а.